За сайн байна уу? Өнөөдөр бидний үндэсний их сургууль, Монголын үндэсний их сургууль дээр байна. Брюсрэн багштай уулзч байна. Брюсрэн багштай өөрийгөө товч танилцуулах уу? Тэгэхээр би бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл хүн зохиолын ангийг 1980 онд төгссөн. Тэгээ Монгол хэл хүн зохиол судлаач, Японы хэлний орчуулагч гэдэг давхар мэргэжлээр төгсөөд тэр үеийн одоо нэрээр авдаг улсын машин дээд сургуульд Монгол хэлний багшаар 4 жил ажиллаад тэгээд 90 оноос Улаанбаатарт буцаж ирээд тэр үеийн орос хэлний машин дээр дараа нь гадаад хэлний дээд сургууль одоогийн Мөнгөлийн ухааны их сургуульд 30 жил Японы хэл заасан. За сүүлийн тэтгэврээс өмнө сүүлийн 5 жил бол Эрдэнэ их сургууль хүмүүлгээс тасарсан магистр докторийн сургуулийн судалгаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаад ингээд одоо тэтгэвртэй гарсан. Дараа нь бол энэ одоо үндэсний их сургуульд ирээд одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Үндэсний их сургууль ямар вэ? Үндэсний их сургуулийг би яагаад намайг ирж ажиллаач гэхээр би яагаад төлөж авсан бэ гэхээр өөрөөр хэлбэл одоо ихтэй сургуулийн хөгжлийн их өрмөц үе шат явж штэ боловсрол бол үйлдвэрлэл болцсон. Тэгээ ихтэй сургуулиуд төрөлжөөд судалгааны их сургууль, сургадаг их сургууль, үйлдвэрлэдэг их сургууль гэдэг олон улсад бол ингээд төрөлжсөн байна. Тэгээ миний бодлоор бол олон төрлийн мэргэжил нийлсэн гэдэг утгаар нь зарим хүн биш хэмжилдэг. Би бол магадгүй энэ сонгодог их сургуулийн эхлэл байж магадгүй эрсдэлтэй ч гэсэн ийм алхам руу ороод явж байгаа гэдэг утгаар нь дээрээс нь одоо нөгөө орчин үеийн шинжлэх ухааны судалгаач нь хэл хэлээрээ боловсруулаараа биш тийм байгалийн шинжлэх ухааны нэгэн шинжлэх ухаан хоёр нийлээд хоёр байдгаа олон шинжлэх ухааны зааг дээр нийгэм энэ олон төрлийн асуудлуудыг шийддэг болсон юм нөхцөл магадгүй сонирхолтой шийдэл юм болоо гэж бодож тэр саналыг би хүлээж аваад тэгээд улс харилцааны сургуульд баялаг багшаар ажиллаж байна. Ер нь та ч Монгол хэл ихтэй Япон хэл рүү хэдийнээс орсон бэ? Тэр үед чинь нөгөө Монгол Японы харилцаа дипломат харилцаа тогтоосон хэдий ч төдийлөн одоо гүнзгий төвшөнд хүрээгүй. Тэгээд Япон хэлийг сонгон маягаар заадаг байсан байхгүй. Тэгээд Монгол хэлний ангиас жил болгон 3-5 хүүхдийг сонгоод тэгээд Япон хэлээр давхар мэргэшээд тэгээд хос дипломтой төгссөн ийм азтай үеийн төгсөгч. Гэхдээ яа гэм юм тэр үе Япон хэл их чи өрсөлдөлтөө их байх нь нэг тоохгүй орыг гэхээр яг үнэндээ бол би одоо нэг их Япон хэл ийм ашигтай ийм одоо сонирхолтой энэ гэж яг одоо сонирхож орсон энэ гэж худлаа хэлэх юм бол алга. Тухайн үед бол үнэндээ орос хэлийг 10 жил үзээд их сургуульд үзээд тэгээд ярианы чадвар байдгүй. Яг уншаад бол ойлгоно. Орос кино үзээд ойлгоно. Тэгээд бас таарс хэлний гайвал байсан. Өдөр сайн багш нарын хүчээр үзээд тэгээд бол ингээд нэг залхсан гэдэг юм уу? Өөр юм. Тэгээд тэр үед ч өөрөө бол орос хэлний суурь гадаад хэлний талаар баг ойлголт нийгэмд байхгүй байлаа шүү дээ. Тэгжээд л одоо нөгөө Монгол хэл судлаач полиглот Лувсанжи багш гадаад хэлний эрхлэгч байсан. Ийм одоо Япон хэл судлах, хятад хэл судлах юм боломж бий шүү. Тэгэхээр нь сонирхоод ер нь орос хэлийг болоод тэгээд Азийн нэг хэл гэдэг утгаар нь зүгээр ч юм уу сонгосон байхгүй. Тэгтээ бол бас сонирхолтой Лувсанжи багштай би ороод багшаа хятад руу оруулах яах вэ гэсэн чинь одоо хүмүүс ч үгүй сонсогдох юм мэдэхгүй. Тэгтээ яг үнэн байхгүй. Лувсанжи багш чамд гадаад ямар танилгүй гэсэн байхгүй гэсэн. Тэгэхээр чи бол төгсөөд одоо хэлний аль нэг бомбтон дээр замын үдийн нэг бомбтон дээр л орчуулагч юм эмэгтэй хүнд хэцүү шүү дээ. Тэгэхээр за тэгвэл хятадыг болъё гэд Японоос сонсон. Юу Япон хэлгээд та чинь нэг том шагнал авлаа гэж манайс бодсон чинь бөө асигсан Япон баяр хөөр болоо. Ямар учиртай шиг? Тэр одоо Японы төр эзэн хааны одоо хамтарсан тэгээ гадаадын иргэдэд олгодог өөрөөр хэлбэл Монгол Япон болон бусад одоо гадаад орнуудтай харилцах тэр хамтын ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан хүмүүсийг үнэлж өгдөг ийм шагнал мандах нар гэдэг одон дотор 10 хэдэн зэрэглэлтэй. Тэгээ минийх бол эзэн хааны мандах нар одонгийн Сарнай цэцгийн дөрс бүхий алтан туяа зэрэглэлийн одон гэдэг юм. Энэ бол том шагнал. Гэхдээ Японоор нь юу вэ?
Японоор нь юу? Японоор бол зүгээр товчхон бол күншо гэж явчихсан. Күншо нэртэй. Юу энэ шагналыг ингээд Японууд яах гэж зэрэгдэв тэр урт хугацааны юм харж яадаг. Энэ шагналыг танаас өмнө авсан монгол хүн гэдэг. 20 гаруй хүн байна лээ. За ямар санаж жилийн дипломат харилцааны 50 жилийн агаар мандах нар одоо гол шагнагдсан хүмүүсийг одоо эцсийн сайдын яам дээр хүлээж авсан тийм юу би фэйсбુક дээр үзчихсэн. Тэнд бол 20 гаруй хүн. Бүх салбарын хүн байна. Өөрөөр хэлбэл одоо Монгол-Японы харилцаа чинь 72 онд гар үсэг зурагдаад одоо өнгөрсөн жил 50 жилийн хойд хэлээ шүү дээ. Тэгтээ энэ бол хайцангуй богино хугацаа мөртлөө одоо иж бүрийн түншлэлийн харилцаа, стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн стратегийн түншлэлийн харилцаа, одоо онцгой стратегийн түншлэлийн харилцаа гэдэг ийм төвшин. Тэгтээ тэр том гүрэнтэй ийм жижиг улсын хувьд бол энэ бол харилцааны том амжилт гэж бодож байгаа. Таны ингээ ярьж байгааг яасан чинь барыг Япон хэлний багш биш улс төрч ч юм уу гэмээр баг ярьж байна. Яг ийм улс төрийн сонирхдаг гэсэн үг ажлын шугамар бас тийм орчуулга юу? Угаасаа одоо нэг Япон хэл заагаад Япон орон судлал, соёл судлал, технологийн салбар, боловсролын салбар гэдэг ингээд тэгээд орчуулга заахын тулд бол бүх талын янз бүрийн унших жаахан харж ижил заана л та. Ер нь Япон хэл сураад шагнал энэ төр аваа ингээд одоо ингээд яглаач Японуудыг би бас түрүүн харж байсан да. Куросава гэдэг чинь кино яа. Тэр нь нөгөө Оскар өгсөн чинь очиод нөгөө Японч нэг гэдэг шүү дээ. Одоо ингээд за би энэ шагналыг одоо ингээд авлаа цаашаа зүтгэнэж гэдэг юм уу? Эсвэл тэгээд би одоо энэ хамт олноороо авлаа гэх тээ. Тэгээд Оскар яасан чи хамт олноороо аваа гэсэн гэс видеогийн солио яад тэр чинь амьдсэн чи тээ. Нөгөө тэр хамт ажилладаг хүмүүсийн зураг мөргийг гаргаад нөгөөдүүд нь ингэж мингээл тээ. Нэг Японд ч нэг тийм шүү дээ. Тэрнийг би хараад яасан ч бас манай хамт шишний шагнал давлаа гэдэг манай хамт олонны ач гэдэг юм уу эсвэл би сайн зүтгэнэж гэдэг юм уу бас нэг анх соёл тань нэг тийм заавал тэгж хэлэхгүй гэдэг ер нь ямар бодол төрж байгаа. Гэхдээ ер нь бол одоо угаасаа эртний сургаал ер нь би ганц хүн гал болтгоо гэж. Тэгээд би бол мянга сайн байлаа гэд сайн багш нар бол миний суурийг тавьж өгсөн байж таарна. Чадтай шавнар бас намайг ирж хурцлсан байж таарна. Тэгээд сайхан хамт олон дотор байж иж хүн бас одоо ингээд цаашаа яаж явах вэ гэдэг тэр чиг зүгээ олж явдаг. Хүн чинь өөрөө нийгмийн амьтан учраас тэгэхээр би бол тэр хүмүүсийг хүмүүс шүүмжилдэг те одоо энэ миний хаш хамт олох гэж. Гэхдээ тэр дотор чинь мэдээж хэрэг миний хаш хамт олох гэдэг нь шууд утгаараа биш. Угаасаа одоо бодоод хэлж байгаа хүн ч гэж магадгүй зүгээр хүмүүс тэгдэм байлээ гэж бодоод хэлж магадгүй би эчин сайдын яам дээр шагнал авахтаа би багш нартаа шав нартаа өдөө хүртэл хамт ажиллаж ирсэн одоо хүмүүлийн их сургууль, хотын багшийн их сургууль, одооны энэ сургууль энэ хамт олондоо баярлалаа гэж хэлсэн. Тэр бол яг одоо миний хичээлүүд чин сэтгэлийн үг байсан. Японуудын тэгдэг бол угаасаа соёл нь соёл коллектив нэ хамт олныг дээдэлдэг соёл. Бид нар бол тэгэртэй харьцуулахад хайцангуй индивидуал соёлтой байхгүй. Гэхдээ жишээлбэл тэр Оскар авч байгаа нөгөө Америк хүн хизээч тэгж хэлэхгүй байна. Тэр чинь аргагүй индивидуал соёлтой. Учираас хувь хүнийг дээдэлдэг би гэдэг нийгмийн улсууд учраас Япон бол бид байж ич би байна гэдэг хэлсэн биш. Та Японд аль сургууль дээр байжсэн? Японд олон удаа явсан уу? Японд зүгээр яг ажил төрлийн энэ төр шугамар бол олон удаа явсан. Яг суралцах гэж бол би 92 онд анх гадаад явдлын яамны одоо соёлын ажилтныг дэмжих урт хугацааны хөтөлбөрөөр 9 сар явсан. Дараа нь 2002 онд 10 жилийн дараа тэр багш нарын заах аргын сургалтанд нэг 2 сар явсан. Тэр 9 сар явахдаа та хаагаар яв? 9 сар явахдаа би ерөнхийдөө Точигиможийн Уцуномия гэдэг хотод Японы хэл соёлын 3 сарын дадлага хийгээд дараагаар нь Кобед Японы хэл заах аргын дадлага 6 сар хийсэн. Хамгийн урт явсан нь бол тэр. Ер нь тэгээд яг тэр шагнал бичсэн
одоо тэр шинэ диплом гэдэг юм уу. Тэрэн дээр яг таныг яг шалтгааны нь юу гэж хэлсэн бэ? Нэг актер шалтгаан бичдэг болсод ч тийм яг юуны төлөө Монгол Японы хамтын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэгээд судалгааны чиглэлд оруулсан хувь нэмрийг үнэлж гэж бичсэн байна. Тийм. Тэгээд бас таныг та синхрон орчуулга хийдэг. Синхрон синхрон гэдэг чинь өөрөө хамгийн өндөр түвшин тий. Одоо зэрэг явна шүү дээ. Хүмүүс бол яг ингээд нөгөө хүн орчуулад хүн юм хэлээд би орчуулахаар нөгөө мэрэгчлийн бус улсууд синхрон гэдэг. Би бол цаа цагийн орчуулга бол хийн, бичгийн орчуулга хийн. Синхрон орчуулганд бол орж үндсэн. Гэхдээ мэрэгчлийн түвшинд бол хийдэг гэж хэлэх байна. Тэр бас чанга тий. Тэр чинь тусдаа бүр гасгал сургууль хийжээж нөгөө хүн ямар өгүүлбэр эхлэхэд аян өгүүлбэр ингэж төгсдөг гэдгийг бараг мэддэг байж байна. Тий. Зэрэг ярина шүү дээ. Тэгээд би ч юмас 3 минут хоцорно. Стандарт нь тэр. Нөгөө чи 3 өгүүлбэр хэлээд би 3 өгүүлбэр хэлдэг чинь цаацаг орчуулах. Тийм. Тэгээд хүмүүс бол тэрийг нөгөө цаас харахгүй орчуулахаар энэ синхрон орчуулга гэдэг чинь яг нөгөө мэрэгчлийн бус улсууд аргагүй л дээ. Юу бид нэр ингэж бодоод байна л да. Одоо та ч гэсэн сургуулийн тухай ярьчихлаа. Энэ сургууль юу юм. Энд чи бид нар ч бас туршаад л явж штэ. Тэгээд та бас хэлдээ сургууль боловсролгүй үйлдвэрлэл бизнес гэсэн үг штэ. Бизнес болцоо одоо энэ сургууль ч гэсэн бас ингэж сони юм туршиж байна. Энэ яаж явах вэ гэж бодож байна. Та япон хэлний хувьд бол ер нь одоо энэ танай тинкминг хүмүүс сургуулийн япон хэлний салбарын зорилго юу? 25 жил. Япон хэлний салбарын зорилго гэхээр одоо өөрөөр хэлбэл Монгол улс бол шүү дээ. Нэг хүнд оногдох одоо нийт хүн амд оногдох Япон хэл үзэж байгаа хүнийхээ тоогоор бол Азад нэгд явж байгаа. Гэхдээ харамсалтай манайд бол өнөөдөр нөгөө төгсөөд гараад зах зээл нь байдаг. Тэгээ яг л Монгол Японы хамтарсан компани үйлдвэрүүд их зөөхөн биш үү? Тийм ээ. Яг одоо Хятадтай ч юм уу Солонгостой харьцуулахад зах зээл их багатай. Тэгэхээр одоо юу гэдгийг бидний бэлтгэж байгаа улсууд бол хөрвөх ийм чадвартай байх хэрэгтэй. Бидний зүгээс хүмүүс бас өөрсдөө яавал одоо Японы хэлийг ашиглаж болох вэ гэдгийг хэлээ болцсон. Хүмүүс бодоод байна. Тийм учраас одоо Японы хэлний сургалтын орчин бол огцом өөрчлөгдөж штэ. Жишээлбэл одоо их сургуульд ч юм уу багшийн дэд энтертийн Японы зааж байгаа газруудад би нэг Японы багшийн холбооны дэддэг учраас ажил төрлийн шугамар уулзаад асууж байна. Гадаад баяртанд Японы зааж юм хэрэггүй гэж байгаа. Гэтэл манай бас мэрэгчлэр одоо орос хэлтэн Бурят Тува орос оюутнуудад Японы хэл зааж байна. Тэгэхээр би одоо жишээлбэл 90 оноос хойш одоо 30 гаруй жил Японы хэл зааж чад одоо энэ жилээс орос оюутнууд оросоор Японы хэлийг зааж байгаа. Сонь байгаа. Тэгэхээр энэ бол юу гэдгийг нөгөө би хятадтай анги дээр яг тэр чинь нөгөө юм юу яг ийм хурдан өөрчлөгдөж байгаа. Зах зээл угаасаа ийм хурдан өөрчлөгдөж байгаа нөхцөл бид нар бас их асар хурдан өөрчлөгдөх ийм шаардлага. Тэгээ би одоо нөгөө оюутан байхад хэрэггүйгээд хайцсан орос хэл маань одоо буцаад анги дурж байгаа. Сэргээх хэрэгтэй болох юм шиг байна. Тэгээ ямар нэг хэмжээгээр сэргэж байгаа байх. Гэхдээ би энэ дээр бас нэг юм та энэ бидний хүний үгийг сонсоод жишээлбэл одоо сая манай нэг Бурятаас багш ирээд охиноо дагаад ирчихсэн. Тэгээ хоёлаа орос хэлтэй өвөө нь жоохон гайгүй монгол хэлтэй хэлтэй. Тэгээ нэг яг харахаар яг жоохон өнгөсөж чаддаг бас тийм. Тэгээ би нэг багш олж өгөөд чидрээс онлайнаар хийж. Тэгээд өнөөдөр өглөө хар өглөө бас тэг болохоор хомдлоод ярьж байна. Нөгөө багш чинь ABC заагаатай нөгөө зүүн рүү хурдуурч чадахгүй байна гэдэг. Яг нэг хэлж байгаа. Тэгээд нөгөө соёлын ялгаа бас жоохон тийм манай чинь жоохон удаан 50 юм чинь. Дээрээс нь яг л тэр хувийн характер байна тийм. Жигмхэн маягаар тэгээд би хэллээ л та жоохон төвчл гэж. Тийм чинь нөгөө хүн байна. Интернет ч угаасаа юм хэцүү үед чинь. Ялангуяа манайд технологи орчин хүн доо. Тэр орстон ч юм уу. Тэр хүн болохоор ингээд Монгол багштай гэж боддог байхгүй яг өмнө нь тэр орос тартааж байгаа юм уу? Монгол багштайж байгаа юм уу? Тэрнгийн асуудал бид нар мэдэхгүй шүү дээ. Төвчгээс. За ингээд ер нь залуу Япон хэл судалж байгаа Японы зах зээл жоохон тааруу байна гэж тэгсэн ч гэсэн ингээд хүмүүс нь өндөр тоон өндөр байгаа шалтгаан юу вэ? Өөрөөр хэлэх юм бол зах зээл буруу ойлгоод буруу юм хийж байгаа юм шиг. Үгүй. Чи одоо нөгөө нэг 90 онд Япон хэл бүүн боллоо шүү дээ. Юм наан гэх тэр одоо хүмүүс Японы их сургууль чинь хамгийн өндөр эрэлттэй Япон хэл байлаа. Тэгээд Америкийн салбар мэлэн сайн байсан уу?
Үгүй шүү дээ. Улсын Тийм. тэгж улсын сургуулийг сэнжиж Ачаал их мөртлөө. ачаал ихтэй. Тэгэл тэр нэг бүүн болсон тэр нийгмийн сэтгэлгээ бас хараахан онж өгөхгүй. тийм хурдан унахгүй шүү дээ хүмүүс чинь тий. Тэгээд хажуугаар нь одоо нөгөө нэг Япон чинь ажил хүчний хомсдолд ороод хөгжиж байгаа орнуудаас дорой мураа орнуудаас ажил хүч татчих шүү дээ. Тэр үйл явц бол манайд нэлээд эрчимтэй явж байгаа. Тэгэхээр тэр одоо тавлгаанд бас тийшээ очиж ажил эрхлэе, ажил амьдрал, соёл, олон юмд суралцъя гэсэн энэ залуучуудын хандлага бас нэлээд хүчтэй байна. Одоо бол зөв байхгүй. Ихтэй сургууль 4 жил бакалаврын төвшөнд Японы хэлийг сурыг гэхээсээ илүү интенсив богино хугацаанд сураад тэгээ одоо тийшээ ажилчин гаргадаг юм Японы хэлний стандарт нь байна шүү дээ. Бүх юм ингээд тогтцсон байж байгаа. Тэр стандартад хүрэх хэмжээний Японы хэл үзээд гарыг гэдэг юм гэхээр одоо юу гихтэй сургуулиудад жишээлбэл тэр одоо багш хэлдэг, орчуулагч хэлдэг, аялал жуулчлал Японы хэл энэ гэдэг нэг юм уламжлалт хөтөлбөрөөсөө жаахан татгалзаад шүү юм уян хатан. Тийм интенсив болгоё тий. Тийм яг тэгмээ нөгөө талд бүр өндөр төвшөнд Японы ихтэй сургуульд ямар ч хэлний бэрхшээлгүй суралцах зорилгоор одоо нөгөө төвшөнд Хоёр өөр болж шүү дээ. авдаг болсон юм чинь. Тэгэхээр чи яг хүмүүс эрэлтээ мэдрээд тэр эрэлтээ гаргаж ирж байгаа энэ одоо бараг эдийн засгийн чиглэл яриад байгаа шүү. бид нар бас тэнд зогсож хөдөлгөж хэрэгтэй. Ганцхан сүүлийн асуулт юу цаг байгаа учраас нэг Оросууд бас ингээд бас манайд ирээд байна. Тэгээд би ирж байгаа бас бид нар ч би бас Оросуудтай ярьлаа сая бүрээд нэг профессор нас ярьсан гэсэн чинь бид нар ч ингэж бодоод байгаа. Монгол ч байж бол хамгийн буурай орн бүхэл юм бид нар таалагдахгүй шүү дээ. Агаар ус бүх юм тийм энэ чинь байгаа юм даа нэг гэсэн чинь Орос ингээд залуучууд ирээд за данаас судалж чинь гэсэн чинь дандаа октод бас байна. Тэгэхээр энийг та юу гэж бодож байна? Хоёр дахь нь болохоор Оросууд Япон хэл үзээд Монголд ирж үзээд энийг яаж ашиглах вэ? Та санаа зовж байна уу? Эсвэл эдгээр боломж байна гэж бодож байна уу? Тэрийг бол одоо ёстой яг ингэж тодорхой хэмжээнд судалж ингэж үзэж ижил яана гэхээс өөрийнхөө одоо хувийн сэтгэлээр ингэж шууд хэлэхэд бол жаахан төвхт зөвхөн нийгмийн сэтгэл зүйн одоо дайнаас цухтагаад ирсэн л гэж байгаа. Гэтэл одоо тэр Япон хэл үзэж байгаа хүүхдүүд дотор бол янз янз байна. Янз янз байна. Даашаа амгаахын чиглэлээр латин хэл үзээд тэгээд Япон хэл зэрэг үзэж байгаа. Тэгээд Япон хэл яах гэж үзсэн бэ гэдэг юм гэхээр хэрэгтэй гэж удаад үзэж байгаа гэж байна. Бид нар бас тодорхой хэлэхгүй байна. Тэгэхээр одоо магадгүй бид нар чи бид нартай харьцуулах залуу болсон. Тэгээд одоо энд байгаа боломжоо ашиглаад тэгээд Оросын боловсролын тогтолцоонд угаасаа англи хэл чинь байж идэг. Бидний Орос хэл үздэг шилжүүлсэн байна. Тэгэхээр магадгүй бид нар дахиад нэг Азийн хэл гэдэг утгаараа шиг юм биш үү? Орос хэлээс уйдаад Японоос уйдаад тийм магадгүй. Дараагийн сон бас нэг сонголттой байж гэж байна. Тийм. За баярлалаа. Тэгээд Пүрүсрэн багш бол манай үндэсний сургуульд ирээд одоо манай Япон хэлний салбарыг ингээд бас өөрчлөе гэдэг. Тэгээд сая ярьж байгаа хүрээгээ ч гэсэн та нар сонссон баг. Нэг болохоор бараг улс төрчиг, нэг болохоор эдийн засгийн чиг бас ярьж байна. Тэгээд яг багцсан. Яа, олон юм уншаад тэгээд олон хүнтэй уулзлаар хүн чинь бас нэг ингээд нэг янз бүрийн өргөн хүрээгээр ярьж чаддаг болт юм байна. Тэгээд баярлалаа танд бас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.